Сайн байцгаана уу бүгдээрэнд нь бичлэгээ үзэж байгаа бүхий мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээрээ хар бараан зүйл сонсохгүйгээр маш гэгээлэг үг сонсцгоё. За бичлэгээ эхлэхээс өмнө бүгдээрээ лайк болон subscribe дарж суугаад дэмжээрэй. Ингээд бичлэгтээ орцгоё. Хүн болгон өөрийн гэсэн өмнөө тавьсан том жижиг зорилготой байдаг. Гэхдээ бидний зорилго юу ч байсан энэ нэгэн хүний бодит түүхийн хажууд өчүүхэн мэд санагдаж магадгүй. Энгийн ядуу нэгнээр 22 жилийн турш уулыг ганцаараа малтаж боломжгүй зүйлийг хийж чадсан. Түүнийг Дашрат Манжи гэдэг бөгөөд энэ сэтгэхийн Бихар мужийн Гэлаур тосгонд 1934 онд төржээ. Тэрээр Мусхаар гэх нийгмийн доод давхаргын хүнд хамаардаг байсан. Мусхаар гэдэг нь үгжилбэл харах идэгч гэсэн утгатай. Энэ нь тэдний нийгмийн хамгийн ядуу хэсэгт багтдаг байсантай холбоотой гэнэ. Гэлаур тосгоны орсон суугчид эрүүл мэндийн үйлчилгээ авах, ус цахилгаан сургуульд хүрэхийн тулд ойролцоогоор 950 м өндөр уулыг тойрч нарийн замаар амнаанд тамцаа налхаж хүрдэг. Нөхцөл байдал ийм хүнд байсан тул Дашрат гэрээ орхиж 195 км-ийн зайтай Томбат хот руу явсан. Энэ бол хэдэн өдрийн явган аялал байв. Тэнд тэр нүүрсний уурхайд 7 жил ажиллаад эцэст нь нутаг буцжээ. Өөрийн эзэмшил газаргүй байсан тул Гэлаур болон ойролцох газарт газар тариалангийн ажил хийдэг байв. Гэхдээ өдрийн $1 хүрэхгүй цалинтай. Эртээ ирсний дараа тэр хайртай бүсгүй Фалгуны эхнэрээ болгон авч 2 хүүхэдтэй болов. 1960 онд нэгэн өдөр Дашрат уулын цаадах фермд мод тайрах ажил хийж байлаа. Тэр үед түүний хүүхдүүд гэртээ тоглож байсан ба эхнэр нь уулыг хөндлөн гаталж нөхөртөө хоол ус хүргэхээр яв. Тэр зам дээр хаалт хашлах байхгүй. Маш нарийн хад чулуун ирмэг даган алхдаг байв. Олон хүн энэ замаар явхдаа гэмтэж бэртдэг байсан. Харамсалтай нь тэр өдөр Фалгуны хальтраад өндрөөс унжээ. Түүний усны сав хагарах чимээ уулын оройд цууратсан ч тэнд туслах хүн байсангүй. Дашрат эхнэрээ ирэхгүй байгаад санаа зовж байтал нэг тосхны хүн түүнд эхнэр нь ноцтой гэмтсэн тухай хэлв. Тэр даруй тусламж үзүүлэхээр яарсан ч эмнэлэг 69 км-ийн цаана учраас энэ бол эрүүл хүнд ч хэцүү зам. Эхнэрээ эмнэлэг түргэж амжилгүй хайртай эхнэр нь түүний өмнө амиа алджээ. Энэ үйл явдал Дашратын зүрхийг шархлуулж уйдгар гунигт автолов. Тэр засгийн газарт зам байрж өгөхийг гуйхыг бодож үзсэн ч өөр олон хүн өмнө нь хүсэлт гаргаж байсан боловч ямар ч үр дүн гараагүй. Ядуу давхаргын хүмүүсийн төлөө тэр засаг санаатай авахгүй гэдгийг тэр мэдэж байлаа. Фалгунигийн өхөл уулын нөмөрт мартагдсан олон зуун амьдралын нэг байсан юм. Маш их гунигт автсан Дашрат эхнэрийнхээ дурсгал зориулж нэгэн том зорилгыг өмнөө тавьсан. Тэр нь уулыг нэвт ухаж зан гаргах байсан юм. Ууланд нүг гаргахын тулд хүч чадал сэтгэлийн тэнхээ ихээхэн хэрэгтэй. Тэр тусмаа энгийн багаж ашиглана гэдэг бол бүрч хэцүү. Харин Дашрат яг ийм энгийн багаж итгэл зоригынхоо хүчээр 1960 онд уулын анхны чулууг хагалсан. Гэхдээ түүний эсрэг дайсан бол ердөө нэг хад биш харин хэдэн 10 жил үргэлжлэх уулын дайралт байлаа. Тэр ердөө л алах жодо хоёртойгоо уулын эсрэг зогссон юм. Гэлаур тосгон бол энэ эцгийн зүүн нутгийн Бихар мужийн намхан уулсын дунд байрладаг. Дунджаар 950 м өндөртэй маш хатуу кварцит хэмээх хувирмал чулуугаар бүрхэгдсэн уул юм. Дашрат өдөр бүр уулыг харан зогсохдоо энэ л уул тосгоныг дэлхийтэй холбох цорын ганц саад болж байна гэж харж байв. Хэрв тэр уулыг багахан өндөртэй хэсгээр нэвтлэх зам гаргаж чадвал Гэлаур тосгоныг ойролцох хоттой холбож байсан 69 км-ийн аюултай тойрог замыг хамгийн багадаа 90% богиносгох боломжтой байв. Хамгийн хайртай хүнээ алдсан тэрээр өмнөөс нь инээж доромжилсан бүхний эсрэг амьдралынхаа зорилгыг биелүүлэхээр шийдсэн. Ингээд 3 ямаагаар сулсан алах жодо хоёроор ухаж эхэлжээ. Өглөө бүр нар мантахаас өмнө босож хөршийнхөө талбайд ажиллаж мөнгө олдог байв. Энэ нь өнжирсэн хүүхдүүдэд тэжээх цорын ганц боломж байлаа. Өглөө хүнд хүчээр ажил хийсний дараа тэр өдөржингөө уул зохиж өнгөрөөдөг байв. Хэдий багаж муутай байсан ч тэр зогссонгүй. Зарим үед ус буцалгаж чулуун дээрээ асхан суулж хагалдаг. Чулуу нуурж халтрах эрсдэлтэй нөхцөлд амь эрсдэх магадлал өндөр байв. Гэсэн ч тэр бууж өгөөгүй. Түүний энэ үйлдэл хүүхдүүдийг нь өмчрүүлэх эрсдэлтэй байсан ч тэр юу ч тоосонгүй. Түүний хийж буй ажил тосгонд хурдан тарсан ч тусалсан хүнч байгаагүй. Хэдэн сар жилийн турш тэр халуун зун хөвдөн өвлийг туулан ажилласан ч хүмүүс түүнийг галзуурсан гэж шоолж байлаа. Ядуу хүн чинь мөнгө олж гэр бүлээ тэжээх ёстой. Уул худ суух ямар хэрэг байна гэж тэд хэлдэг байв. Хүмүүс бүр түүнийг удахгүй өхөнж гэж таамаглаж байв. Дашрат түр зуурын амьдралыг хараагүй. Олон зууны ирээдүйн төлөө ажиллаж байв. Түүний зорилго дахин хинч хайртай хүнээ ийм байдлаар алдахгүй байх. Эмчит хүрэх, сургууль зурах, ажилд явах зэрэг гол хэрэгцээнүүдийг
уулын цаадах тосхны хүмүүст хүртээмжтэй болгох байсан. Жилийн жилд ууланд бага багаар ан цав үүсэж хүмүүс түүнийг анзаарах боллоо. Ингээд хүмүүс түүнд хоол хүнс багаж хэрэгсэл өгдөг болов. Дашраадын өдрийн хуваар өглөө талбайд ажиллаж өдрийн турш уул зохих. Түүний 2 сайн найз бол алах болон жодуу байлаа. Эцэст нь 1982 онд 22 жилийн тууштай хөдөлмөрийн үр дүнд уулыг сэтэлж чадсан. Тэрээр яаралтай тусламжийн машин явахуц зам гаргасан юм. Өмнө нь 69 км тойрч явдаг байсан зам одоо ердөө 110 метрийн шулуун замтай болж өндөр нь 8 м, өргөн нь 9 м байв. Дашраад уулыг ганцаараа 22 жил ажиллаж сэтэлсэн гэхэд бараг үлгэр шиг сонсогдож байж магадгүй. Өмнө нь гэмтсэн л бол үхэлтэй нуур тулдаг байсан газраас одоо эмнэлэг 2 цагийн алхмын зайдал орших болсон. Ирээдүйд олон хүүхэд боловсрал эзэмшиж эмчилгээ авч ажилд хүрч чадах боломжтой болсон. Гилавар болон ойролцоох олон тосхны хүмүүс түүнийг уулын хүн эсвэл баба хэмээн хүндэтгэх болжээ. Өмнө нь харах иддэг хүн гэж доромжилдог байсан бол одоо түүнийг бахархлын бэлэгдэл болгов. Уулын хүний гаргасан зам 1982 онд бэлэн болсон ч тэр тосхныхоо нөхцөл байдлыг сайжруулах хүсэл эрмэлзлээ зогсоогоогүй юм. Түүний гаргасан зам үнэхээр гайхалтай байсан ч зарим хэсэг нь тэгш биш шорон хэсэг олон байсан тул уур амьсгалын нөлөөнд амархан эвдэрдэг байлаа. Ингээд Дашраад нэг зүйлийг бодож олсон нь хэрв засгийн газрын анхаарлыг татаж санхүүжилт авах юм бол тэрхүү замыг албан ёсны бат бөх асфальтын зам болгон хувиргаж болох байв. Гэхдээ засгийн газрын хаалганд хүрэх зам амар байсангүй. Түүний сайн үйлс олонний дунд тархсан ч түүнд бүх хүн сайнаар хандсангүй. 1980-ад оны ихээр болсон нэгэн аялал олонний анхаарлыг маш хурдан татсан. Дашраад Нью Делид очиж энэтхэгийн тухайн үеийн ерөнхий сайд Индира Гандитэй биечлэн уулзахыг хүсжээ. Гилавар тосгонд хамгийн ойр байсан Алтар үүний буудал 10 км-ийн зайтай байсан байна. Тэр тэндээс нийслэл рүү зорчгоор төлөвлөж байв. Гэвч түүний нэр хүнд өссөн байсан ч Дашраатад гэр бүлээ дэжээгээс өөр зүйл зарцуулах мөнгө түүнд байсангүй. Тиймээс тэр галт тэргэнд билетгүй сууж явсан байна. Харамсалтай нь шалгалтаарч түүнийг билетгүй гэгддэг шалтгаанаар богоноос булгажээ. Гэсэн ч Дашраад бууж өгөлгүй галт тэргийн зам даган 1000 км гаруй замыг явган тулж нийслэл Нью Делид очдог. Энэ аялал нь түүний орлого олдог цорын ганц ажил болох хөршүүдийн тариалангийн талбайн ажлаа хаях шаардлагатай болгосон. Ингэснээр тэр наад зах нь 1-7 хоногийн орлогоо золиослжээ. Энэ нь эрсдэлтэй боловч ард түмнийхээ төлөө хийсэн итгэлт алхан байлаа. Харамсалтай нь Дашраад нийслэлд ирээд ерөнхий сайдтай уулзаж чадаагүй төдийгүй харуулууд түүнийг хөөж явуулсан байна. 2000 он хүртэлх жилүүдэд Дашраадын амьдралаас үлдсэн мэдээлэл тун ховор байдаг ч тэр олон удаа засгийн газарт санхүүжилт хүссэн оролдлого хийж байжээ. Гэсэн ч аль нь ч амжилтанд хүрсэнгүй. 2006 онд Бихар мужийн тэргүүн сайд Нитиш Кумартай олон нийтийн арга хэмжээнд уулзсан түүний хувь заяаг өөрчилсөн. Тэр үед Дашраадын нэрийг Бихарт мэдгүй хүн байхгүй байв. Түүний түүхийг сонссон Кумарын сэтгэл хөдлөж хүндэтгэлтэйгээр түүнийг сэтгүүлчдэд уулын тухай гайхамшигт аяллахаа тухай ярихыг хүссэн байна. Энэхүү олон нийтийн өмнө гарсан үзэгдлийн дараа Бихарын засгийн газар түүний хүсэлтийг хүлээн авч албан ёсны зам барих ажлыг эхлүүлсэн байна. Үгэрч зогсохгүй засгийн газар Дашраадад 5 акр буюу 3 хөл бөмбөгийн талбайтай тэнцвүүц газар бэлгэлжээ. Энэ бол нэгэн амьдралаа газаргүй ядуурлын дунд өнгөрүүлсэн хүнд жинхэнэ аврал мэт зүйл байлаа. Гэвч Дашраад газрыг өөртөө авахаас татгалзаж эмнэлэг барихад зориулан хандвалсан байна. Мөн тэрээр өөрийн тосгоныхонд зориулан тоосхон байшин барихыг хүсч хүсэлт нь биелжээ. Эдгээр өөрчлөлт нь түүний сүүлчийн агуу ялалт байв. Тэрээр хэлэхдээ миний даалгавар биелэлээ боллоо. Эхнэртэй хайртай учраас эхэлсэн энэ аялал эцэстээ бүхэл бүтэн ард түмнийхөө төлөө хийсэн үйл хэрэг болж хувирсан гэжээ. 2017 оны 7 дугаар сарын 23-нд Дашраадыг Нью Дели рүү яаралтай эмчилгээ хийлгэхээр авч явсан байна. Тэрээр 73 настай байсан бөгөөд цусны хорт хавдартай болсон байж. 2 хоногийн дараа байдал нь муудсан бөгөөд тэр эрчим дэмжлэгээний дасагт шилжсэн ч 2007 оны 8 сарын 17-ны орой Дашраад Манжи нас баржээ. Тэр мөрөөдлийнхөө сүүлчийн хүсэл болох албан ёсны замыг бүрэн дуусгахыг харалгүй хорвойг орхисон. Түүний шаардлагыг Гилавар тосгонд авчирч төрийн ослоор оршуулсан байна. Түүнийг нас барснаас 4 жилийн дараа шорон зам бүрэн хатуу хужилттай хайргаар бүрсэн албан ёсны зам болгон гүйцэд дуусгасан бөгөөд замыг Дашраад Манжи хэмээн нэрлэжээ. Гэхдээ тэр зөвхөн замын нэрэнд үлдээгүй. Бихарын тэргүүн сайд Нитиш Кумар түүний нэрэмжит жил бүрийн наадам зохион байгуулж хүндэтгэлийн хөшөө босгосон байна. Түүнийг дүрслэн шуудангийн марк хүртэл гаргажээ.
Түүнчлэн энэтхэг даяар түүний хөшөө олон газар босч эхэлсэн. 2011 онд уулыг хөдлөсөн хүн нэртэй баримтат кино бүтээгдэж 2015 онд Гидан Мяхтагийн найруулсан Манжи уулын хүн кино гарчээ. Тус кинонд Дашратыг ядуу хүний Шах Жахан хэмээн дүрслсэн байна. Энэ нь 1631 онд нас барсан хайрт эхнэр Мумтаз Махалынхаа дурсгал зориулан Таж Махалыг бариулсан Шах Жахантай зөвлөсөн хэрэг. Өнөөдөр ч Гилаурын орсон суугчид тэр дундаа Дашратын гэр бүл маш ядуу амьдарсаар байгаа ч тосгон нь түүний өвийг маш их урьджээ. Гилаур тосгонд одоо сургууль захилгаан усны ноцоос эмнэлэгч байдаг. Түүний үлдээсэн сургамж маш энгийн. Уулыг нээхийн тулд асар их булчин хэрэггүй, асар их үнээр авсан дипломт шаардлагагүй. Зүгээр л тууштай байдал, шантралгүй, тэмцэх зориг байхад ямар ч мөрөөдөл биелж болдог юм. Дашрат энэ бүхнийг хийж байхдаа түүний нэр дүүхэнд мөнхөрч барьсан зам нь албан ёсоор Дашрат Манжигийн зам хэмээн нэрлэгдэх болно гэж төсөөлөөжгүй бодоочгүй байсан. Магадгүй хизээ нэгэн өдөр таны нэрч бас онцгой газар, онцгой шалтгаанаар хүн тэтгэлтэйгээр дурсагдах ч юм билүү. За ингээд өнөөдрийн дугмаар өвгөр өндөрлөж байна. Хэрвээ таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.